За А синхрон хичээл 2-8 уран зохиолын их бичих. За энэхүү хичээлийг үзэж бүгдээрээ уран зохиолын ихийг өөрийн сэтгэмжээр зохионо. За хичээлийн эхэнд бүгдээрээ уран зохиолын найрлагын талаас сэргээн саны. За найрлагын төрлийг загварт ба загварт бус гэж найрлага гэж хоёр ангилдаг. За загварт найрлагт албан бичгийн найрлага, эрдэм шинжлэгийн найрлага хамаарна. Загварт бус найрлагад уран зохиолын найрлага, сонин нийтлэлийн найрлага, ярианы найрлага хамаардаг. За тэгвэл эдгээр найруулгууд нь болохоор үүргээрээ ялгаатай. Албан бичгийн найруулга бол албан хэргийн хүрээнд, эрдэм шинжилгээний найруулгын шинжлэх ухааны хүрээнд, сонин нийтлийн найруулга бол нийгмийн үйл ажиллагааны хүрээнд, уран зохиолын найруулга бол урлаг уран зохиолын хүрээнд, ярианы найруулга бол хүмүүсийн өдөр тутмын харилцааны хүрээнд үүрэг гүйцэтгэдгээрээ ялгаатай. За уран зохиолын найрлага гэж юу вэ? Тэгвэл уран зохиолын найрлага бол амьдралын үннийг уран дүрээр илэрхийлэхийг зорддог бөгөөд хэлний мэдээллийн болон гоо зүүн үүрэг хослолсон байдаг. За уран зохиол бол дүр төслийн үгээр гарган үзүүлэх зорилготой урлагийн нэг төрөл байдаг. За уран зохиолын найрлагад уран зохиолын бүхэл төрлөөр бичсэн болон хувь хүний найрлага бас хамаардаг. За уран зохиолын найрлага нь дүрслэх хэрэглүүрийг ихээр ашигладаг. Үгийн сангийн бүх үгийг баатрын дүрийг тодтоход хэрэгэлдэг. Баймт чанар чухал нөлөөтэй. Уран яруу сонсголонтой үг хэллэлийг ашигладаг. Өгүүлэгчийн хэл баатрын хэл заавал байдаг. Тансаг найруулга чухал байр эзэлдгээрээ бусад найруулгаас ялгаатай. За уран зохиолын найруулгын төрөл гэж юу вэ? Тэгвэл уран зохиолын найруулгын төрлийг туйлсын зохиол, уянгын зохиол, жүжигийн зохиол гэж ангилдаг. За туйлсын зохиол бол ерөнхийдөө зохиолын дүр буюу гол баатрын төрөх байдал, арын шин, үйлдэлийг уран дүрсэлсэн хүүрнэл зохиол. За хэмжээний хувьд бол ихээс бага руугаа өгүүлэг, дуйл, найраглал, үлгэр домог, тууж, туйлсын найраглал, армаан, их туйлс гэсэн төрөл зүйлүүд байдаг. За уянгын зохиол бол зохиолчийн бодол, ёслол, сэтгэлийн өнгө аясыг уран яруу дүрсэлсэн, шүлгэлсэн зохиол юм. За магтаал, туйлсын яруу найраг, жүжиг наадмын яруу найраг, сургаалын яруу найраг, иргэний яруу найраг гэж ангилдаг. За жүжигийн зохиол болохоор зохиолч хэрэг явдлын талаар үзэл бодлоо баатруудын харилцан ярианд шингээж уран дүрсэлдэг. Эмгэнэлт жүжиг, хошин жүжиг, драмын жүжиг гэж ангилдаг. За бүгдээрээ 11-р ангид үтсэн зохиолууд дээрээ эдгээр зохиолын төрөл зүйлийн ялгааг ярилцъя. За багш нь хэсгэлүүдийг авсан байна. За 1-р хэсгэлэл бол Махабхарат туйлын хэсгэлэл байна. За Махабхарат туйл бол энэтхийн их хаадын хагардыг үзүүлсэн их туйлс тийм ээ. За дараагийн зохиол болохоор Галидасын үйлэн зардас зохиол байна. За Галидасын үйлэн зардас бол найраглал тийм ээ, сэрэмжлэлсэн нэгэн ягсас амаргаа санаад үйлэнд үг дайж байгаагаар өгүүлдэг тийм ээ. За дараагийн зохиол бол Игрийн хорооны үг зохиол байна. Игрийн хорооны үг зохиол бол Оросын Игор вангийн тухай өгүүлдэг. Туйлд хамаарна. За дараагийн зохиол бол эцэг горой зохиолын хэсэглэл байна. Эцэг горой зохиол бол туужийн төрөл зүйлд хамаардаг. За дараагийн зохиол сүүлчийн хичээл өгүүлэлгээс байна. За ерөнхийдөө Францын Ээлжис мужид Германд эзлэгдээд хамгийн сүүлийн удаа их хэллээрээ хичээл орж байгаа тухай өгүүлдэг тийм ээ. За дараагийн шүлэг бол хайку шүлэг байна. За сүүлийн зохиолын хэсэглэл бол Эдип хаан жүжигийн хэсгээс авсан байна. Эдип хаан жүжиг бол эмгэнэлт жүжиг юм аа. Хүн хувь тавилангаас зүгтэх боломжгүй тийм ээ. За хичээлээ үзээд хүүхдүүдээ бүгдээрээ уран зохиолын эхийг зохиожжээ. Тэхийн тулд бүгдээрээ өгүүлэлэг бичгүү, шүлэг, яруу найраг бичгүү гэдгээ сонгоё. За сонгочхоод алийг бичгээ сонгосон бол сэдвээ сонгоё. Бичих дараа нь бичих сэдвэрээ хэлэх гэсэн гол санаагаа тодорхойлъё. За тэгээд сэдв гол санааны хүрээнд ноороглон бичээд сэрүүлж ичнэ. За хэрвээ өгүүлэлэг бичих гэж байгаа бол нэг өдөр бүх технологи алга болсон бол бид яах вэ? Хүмүүсийн анзааргүй миний ертөнц хэрв амьтад хүмүүстэй ярьж чаддаг байсан бол нохой минь хүн болсон нь гэсэн сэдвээ сонгоорой. Хэрвээ шүлэг яруу найраг бичих бол
шивнээ, мөр, өнг гэсэн сэдвээс сонгоод даалгавраа хийж илгээгээрэй хүүхдүүтэй.